болсон тий. За одоо. За амархан сайн байцгаана уу. Та бүхнийхээ энэ орой амар амгалан айлтгая. Тэгээд өнөөдрийн миний та бүхэнтэйгээ ярилцсан санаа оноогоо солилцох гэж байгаа сэдэв бол Монголын арилжааны банкуд. Яг өнөөдөр Монголд ямар тогтолцоо үйлчлээд байгаа, хэн энийг хийсэн, үр дүнгийн хэн амсаад байгаа сайн муу? Цаашдаа яавал зүгээр ингээд нэг өөрийн ойлголтоо судлаачийн хувьд энэ эх орон өв түүх ирээдүйн хожихоттой санаа зовж явдаг хүний хувьд энийг ярихгүй сүүлийн үеийн Монголд үүссэн нөхцөл байдал энийг ярихаас тайлбарж өгөхөөсөөр аргагүй байдал руу аваачаад байгаа учраас ингээд та бүхэнтэйгээ санаа оноогоо солилцъя гэсэн юм аа. Тэгэхээр ингээд танаа сайн мэдж байгаа. Улс их орон маань гүн гүнзгий хямарчглаа. За яригдж байгаа тэр нэг стендбай хөтөлбөрт хамрагдах уу, олон улсын валютын сангийн эсвэл гадаадын банкуудыг оруулж ирэх үү? За тэгжэл саяхан дээр хөгжлийн банкны шалгалт гээл өөн дуйлаантай хэрэг мандаал маш их мөнгө идэж ууж буруу зарцуулсан байна гэж яригдаал. Тэгжэл дахиад л нөгөө талд нь худалдаа хөгжлийн банкны оролцоотой Эрдэнэтийн Оросд тал байсан 49%-ийг худалдаж авсантай холбоотой гэх мэтэр ингээл шилээ дарсан олон асуудлууд гарч ирэл. Энэ ердийн суур санхүүгийн мэдлэггүй ард түмэн энэ санхүүгээс ойлгодоггүй эдийн засаг гэдэг тэр залтай онолд нь хуурагдаад явдаг тэр улс төрчид энэ хоёр намаар үүрэлцэн байж байгаа. Одоо энийг ойлгохгүй мөртлөө ойлгодог юм шиг царайлаа шийдвэр гаргаад яваад байгаа тэр их хурлын гишүүд саарл ордныхын энтергээд ингээд нөхцөл байдал маань өөрөө ерөөсөө энийг тайлбарлаж өгөхгүй бол нэлээд тийм ноцтой уршигтай үр дагаварт хүрэхээр болоод ирж байгаа учраас өнөөдөр би та бүхэнтэйгээ ерөөсөө энэ арилжааны банк гэж юу байдیں۔ Монголд хэдийнээс яаж бий болсон, одоо яг яачаад байгаа, цаашид яавал зүгээр ингэж талаар өөрийн санаа бодлоо солилцож ярилцсан зөв гэж бодоод энэ сэдвээр ярьж байгаа маа. Яг зүгээр их товчхон зүгээр банк гэж юу ингээд эхлээд яхав. Банк гэдэг нь ер нь юм хадгалдаг газар гэсэн үг шүү дээ. Анхны утгаараа бол өөрөөр хэлбэл хүн өөрийнхөө мөнгө ямар нэг үнэт зүйлс энтрийг аваачаад найдвартай хадгалцдаг, хэрэгтэй үед авчдаг тийм л газрыг анх банк гэд нэрлэж үүсчихсэн. Анхны үүс нь бол тэгээ энэ маань ингээд миний байнга ярьдаг 1913 онд Америк үндсэн хуулийг зөрчөөд хувийн банкуд Федерал Резерв нэртэй Америкийн төв банк нэртэй хувийн банкуудын корпорац юугаарч баталгаажаагүй хоосон доллар гэдэг нэртэй тоогоор хүн төрөлхтнийг хүүтэ өгч газар нутгийн баялагын хүн ардтаа мүлжээд ихэлсэн тэр энэ сүүлийн 100 жилдэл өнөөгийн энэ манай Монголд бий болцсон байж байгаа энэ тогтолцоочин төгөлдөржиж төгс болж улам нарийн аргачлалтаа болж явсаар байгаа л одоо төгсгөлдөө хүн төрөлхтөнд тэр чигээр санхүүгийн империализмын эсрэг босоод ерөнхийдөө бүгд ямар ч байсан ойлгочоод яаж энэс гарах уу гэдэг тэр тэмцэн шатандаа ирсэн байж байгааг сүүлийн амьсгаа тавьж байгаа хэлбэр нь өнөөдрийн манад байж байгаа төв банкны тогтолцоо ба арилжааны банкнуудын тогтолцоо. Тэгээ би байнга урд нь олон жил нэвтрүүлэг хийхдээ ярьдаг байсан. Монгол улсыг хорлсон хоёр том хууль 1997 онд батлагдсан. Нэг нь ашигт малтгалын тухай хууль, нөгөөх нь төв банкны тухай хууль, арилжааны банкуудын тухай хууль. За тэгэхээр эндээс би дахиад яг өнөөдөр болж байгаа үйл явдалтай холбоо та нарт тайлбарлаж өгье. За хөгжлийн банкны асуудал дээр эхлээд. Энэ хөгжлийн банк 100% засгийн газар хувийн эзэмшдэг төрийн банк. Төр одоо өөрөөр хэлбэл ард түмнийхээ өмнөөс төрн шийдвэр гаргаад засгийн газар хувийн эзэмшижсэн банк, эзэмшдэг банк. За энэ дээр ингээд шалгалт ороод тэгээд зөрчил илэрлээ, санхүүжилт болон шийдвэрүүдийг буруу гаргасан байна ч гэдэг юм гарч байна. Тэгээ эндээс би зүгээр тэр хөгжлийн банкны хийсэн үйлдэлүүд, үр дүнгуудын тухай ярих гаагүй. Харин төрийн банк байхад яаж төр өөрөө шалгаж тэнд ямар нэг тийм алдаа оноо гарсан бол тэрийг тогтоож хариуцлага тооцож болж байгаа тэр утгаар нь би жишээ авч байгаа шүү. Тиймээс хөгжлийн банктай холбоотой асуудал цаашд маш их маргаан үүсэх байх.
аль нь зөв, аль нь буруу, яасан ийсэн гэдэг юмнууд бол нэлээд цаашаа яригдах бах. А би энд бол зөвхөн юуг нь онцолж хэлэх гээд байна гэхээр хөгжлийн банкыг төрийн мэдлэх буюу засгийн газрын эзэмшдэг учраас өнөөдөр дорн шалгаал тэгэл юу болж ийн яаж нэгэ гаргаад ирж штэ мөн үү. За тэгэхээр би энийг яагаад ингэ дахиад танаас онцолж яриад байна гэхээр яг энэ хөгжлийн банктай адилхан өнөөдөр манай эдийн засаг GDP-гэд нэрлэдэг байгаа нийт эргэлт нэг 20 жоохон гарын их 80 төгрөг буюу нэг 10 миллиард доллар байгаа. Тэр нийт зах зээл дээр эргэлдэж байгаа мөнгөний чинь бараг 75%-ийн 3 том банк гэдэг нэртэй Худалдаа хөгжлийн банк, хаан банк, голомт банк 3 эзэмшээд ингээд юу хянаад явж байгаа гэсэн үг. За тэгвэл өнөөдөр энэ 3 банкыг шалгадаг эрх бий юу? Хууль эрх зүйн хувьд, ёс суртахууны хувьд энэ нийгэм тарьж байгаа сайн муу үр дүн, хор, уршиг энтрээр нь шалгах тийм эрх байна уу гэдэг талаас нэг цөмөр сайн бодцгоё л доо. За ингээд та одоо ингээд эх 7 хоногоос ч юм уу жил болгон болдог нэг уламжлалтаа төсвөө засгийн газар нь оруулахаас гадна төв банк нь мөнгөний бодлого 2017 оны мөнгөний бодлого гэсэн баримтчиг оруулж их хурлаар батлуулдаг. Тэгэхээр та нар ингээд эргээд дахиад яг миний ярьслахын дараа энэ жил болох их хурал дээр яригдах тэр мөнгөний бодлогын тэр хилцгийг хараараа. Яг миний хэлснээр ярина. Нөгөө нэг төв банкны ерөнхийлөгч нь суучаал нөгөө сайхан ард түмэндээ хайртай их хурлын гишүүд нь асуугаал энэ банкны зээлийн хүүг яагаа буулгаж болдоггүй юм. Тэ та нар яагаад ингэж удаан хугацааны хөрөнгө оруулалтын аятайхан зээл өгөөд эдийн засгаа босгож чаддгүй ингээд нөгөө улиг усан асуудлуудаа асууна яг сүүлийн 20 хэдэн жил асууж байгаа 20 жил. Хариулт нь маш энгийн. Бид өнөөдөр төв банк инфляцгүй байх үүднээс мөнгөний хатуу бодлого явуулж байгаа. Тийм учраас бид нар Монгол банкны үнэт цаас гаргаад түүгээрээ зах зээлээ мөнгөний нийлүүлэлтэд хянж байдаг. Хоёрдугаарт нь арилжааны банкуд өнөөдөр хуримтлал алга. Хуримтлал буюу тэр хадгалт эзэмшигчд маань өөрөө ямар хүүтэй хадгалуулсан бид нар тэрэн дээр нь арилжааны банкуд өөрсдийнхөө хувь ашиг ямаа нэмээд өгдөг учраас зээлийн хүү буух боломжгүй энэ гэсэн нөгөө улиг болсон залтай тайлбараа өгнө. Тэгэхээр би эндээс дахиад танаас системийн хувьд энийг сайн тайлбарлаа өгчээ. Нэгдүгээрт өнөөдөр энэ зээлийн хүү өндөр байлгах болон зах зээл дээр мөнгө байхгүй болцсны хамгийн гол буруутан нь бол Монгол банк. Монгол банк энийг ямар үйлдэлээр хийдэг гэхээр тэр үнэт цаас гэдэг юм гаргаад тэгээд тэр нь тодорхой одоо сая 15% хүүтэй болцсон байж байгаа баяр цайхан очингуудаа. Тэр 15% чин өөрөө нэгэнт мөнгө нийлүүлж байгаа зах зээл рүү мөнгө нийлүүлж байгаа төв банк нь өөрөө 15% хүү төлөөд буцаага мөнгөө татчихж байгаа учраас энэ чинь хамгийн найдвартай хадгаламжийн хамгийн доод хүү болж гин гэсэн үг. Энэ та миний тайлбарлаж байгааг сайн ингэж сонсож байгаад арилжааны банк руу яаж холбогдох нь гэдгээр нь дараа нь эргээд ойлгож авцгаагаараа. За тэгэхээр ингээ мөнгөний нийлүүлэлт хийдэг. Уган бол төрөөс томилогддог мөртлөө төрөөс хараат бус Монгол банк нэртэй валютын сангийн мэдлэлд байдаг долларын эзэдийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь 15% хүүтэйгээр буцаага зах зээлээсээ хүү төлөөд мөнгө татна гэдэг бол бүх арилжааны банкуд дээр цугласан хадгаламжийн хүүний доод хэмжээ болно гэсэн үг. Яг тэгэхээр эмээс хийж байгаа төв банк нь өөрөө тэр хүүгээ 15% төлж байгаа учраас. За тэгэхээр эндээс нөгөө нэг бурхан чимшиг, буг чимшиг ард түмнийг харж үзээд банкнд мөнгөө байршуулад эдийн засаг руу мөнгө өгөх боломжийг олгоод байгаа чимшиг тэр хадгаламж эзэмших гэдэг нэртэй ойлголт чинь гарч ирнэ. За нэгдүгээр хадгаламжийн хүүний доод хэмжээг бол Монгол банкны бодлогын хүү тогтоочдөг гэдгийг та нар сайн ойлгоод ав. Хоёрдугаарт нь нэгэнт Монгол банкны бодлогын хүүгээр хадгаламжийн хүү тогтчдığım бол за тэгвэл тэр хадгаламж эзэмшиж хийн гэж. Энийг ерөөсөө их хурл дээр солигтой хүмүүс асууж ирж яддаггүй. Зүгээр хоорондоо ярихдаа Монгол улсад байгаа нийт хадгаламжийн 95% хэдхэн хүн эзэмшдэг юм байлээ. Үлдсэн 5% нэг цөөхүү нийт ард түмэнд байдсан байлээ. Тэрний хэдэн мөнгө хүлэгчлэгээл нэг хий хоосон таамгаар яриад идэг байхгүй да. Тэгэхээр би дахиад хэлье. Монгол улсад өнөөдөр хадгаламж эзэмшдэг Монгол улсын иргэн тэр 95%-ийг эзэмшдэг хүмүүс байхгүй. Энийг бол би итгэлтэй хэлж байна. Хэдийгээр би өнөөдөр бие байтугай их хурлын гишүүд нь банкуд дээр хадгалсан хадгаламж эзэмшлийн тухай мэдээлэл авах эрхгүй байдаг. Гэхдээ би зүгээр энэ дээр судлаач хүний хувьд энэний төлөө олон жил явж байгаа энэ залийг барьж
илрүүлэхийн төлөө олон жил явж байгаа хүний хувьд шууд хэлэхэд тэр нийт хадгалан эзэмшигчдийн 95%-ийг хадгаламжийн 95%-ийг эзэмшдэг гэдэг юм чи явж маш энгийн байт юм аа. Америкууд ийсэн залин. Юу юм гэхээр монголчуудын сүүлийн олон жил төлсөн тэтгэврийн мөнгө буюу одоо нийгмийн даатгалын сан гэд нэрлэгдээд байгаа. Тэр мөнгийг арилжааны банкуд дээр байршуулад тэр Монгол банкны бодлогын хүүгээр нь хадгаламжийн хүүгийн тогтоогоод өгсөн байдаг зал. Эндээс дахиад Америкууд Африкт очно уу, Монголд очно уу, аль ч улсад очсон Америкууд нэг ч мөнгө гаргадаггүй тухайн улсад байгаа ард түмний төлсөн татврын мөнгийг нийгмийн даатгалын ирээдүйдээ хэрэглэнэ гэсэн мөнгийг арилжааны банкуд дээр нь тэр Монгол банкных нь үнэт цаасны та төлж байгаа хүүгнийх нь доод хэмжээгээр хадгаламж болгож суурийг болгож байршуулад тэрэн дээр нь харин гадна дотны хүмүүс нэмж хадгаламж байршуулах маягаар ингэж хадгаламжийн тогтолцоо чинь бүрдэж байгаа. Тэгэхээр энийг яагаад тайлбарлах гэхээр нийгмийн даатгалын 6-7 их 80 төгрөг өнөөдөр байхгүй гэж ярьдаг. Гэхдээ энэ угаасаа байсан мөнгө, хүндээ идэгдчихсэн мөнгө. Тэгэхээр энэ мөнгийг арилжааны банкуд дээр одоо шинэ Монгол банкны бодлогын хүүгээр буюу 12-аас 15% сүүлийн жилийнхаар ярил л да. Байршуулчих шүү дээ. Тэгэхээр энэ дахиад ард түмэн сайн ойлго. Энэ Монголын хадгаламж эзэмшихэд нэрлээд байгаа чинь цаана нийгмийн даатгалын мөнгийг тухайн хариуцдаг сайдыг дагсан бүлэглэл нь байршуулчт юм аа арилжааны банкуд дээр. За тэгээд би бол тэр бүлэглэл нь яаж байршуулдаг, яадаг гэдэг гэж яригддаг ховж өвтөө чимшиг цааш хэл ам маргаан дагуулдаг байгаа талаар нь ярих гаагүй байна. Харин эсрэгээр нь би өөр юм ярих гэдэг. Нэгэнт ингээд ард түмний мөнгийг өөрийн Монгол банкны бодлогын хүүгийн дагуу байршуулчихар чинь хадгаламжийн хүү чи хамгийн доотлол Монгол банкны хүүгээр юм чинь дээр нь арилжааны банкуудын хүү нэмэгдэхээр зээл маань өөрөө тэр 25 30 40% болж гараад байгаа юм шүү. Тийм учраас дахиад эндээс тайлбарлахад зээлийн хүү өндөр байгаа нь Монгол банк бодлогын хүүгээ тогтоогоод өөрөө зах зээл дээрээс хүү төлж мөнгө татаад байгаа. Тэгэхдээ тэр хүүний хэмжээгээр нь эргээд Монголын ард түмний ирээдүйдээ хэрэглэсэн тэтгэврийн сангийн мөнгийг байршуулсан байгаамаа. За тэгэхээр одоо нэгэн та нарын мөнгөний урсгалынх нь суурин тэр нийгмийн даатгалын мөнгө болчдөг. Тэрнийх нь хүү нь болохоор Монгол банкны бодлогын хүү болчдөг гэдгийг ойлгоцсон бол тэрэн дээр нь менежмент хийж байгаа хувийн компанийг банк гэдэг юм аа Монголд. Энийг та нар сайн ойлгоод ав. Өөрөөр хэлбэл нийт ард түмний ирээдүйдээ хэрэглэнэ гэсэн тэтгэврийн буюу нийгмийн даатгалын мөнгийг цааш нь өөрсдийнхөө ашгийг нэмж зээл өгнө үү, юм хөдөлж авна уу, янз янзын гоё тэр TDB капитал гэдэг нэрээр хөрөнгө оруулалтын сан гэдэг нэрээр хувьцааны арилжаанд орно. Энэ бол дандаа санхүүгийн залилангууд. Би нөгөө суур механизм талаас нь тайлбарлаж өгөхгүй бол эний чинь ерөөсөө нөгөө хувийн банк гэж үзээд энэ дүү шалгалт орохгүй төрийн банк шиг шалгахгүй байгаа учраас энэ арилжааны банк нэртэй ард түмний тэтгэврийн сангийн мөнгө дээр нэг жоохон хэдэн хүний хадамд нэмэгдчихсэн тэр нэг холигтой юм байхгүй. Тэгээд дээр нь харьц станцны үлдэгдэл буюу ард түмний дулаан цахилгааны мөнгөө төлсөн, усны мөнгөө төлсөн ихүү дансуудыг өөр дээрээ байршуулж эргүүлдэг. Ийм л банкуд өнөөдөр дээрэм хийж, лоовер хийж, хулгай хийж нь улсын чинь мүлжээ дуусч байгаа учраас энийг өнөөдөр ярихаас барахгүй болчиход байгаа. Арилжааны та нар одоо дахиад энэ мөнгөний бодлого их хурал дээр яригдахад бас дахиад нэг юм сайн анзаараарай. Тэгээ банкуудын холбоо нь байна уу? Аль нэг арилжааны банкны захирал байна уу? Эзэн байна уу? Тэр хүмүүсийн хэвлэлд өгөх муу их хурал одоо юунд тайлан давхад Монгол банк тэдний төлөөлөө ярихдаа энэ хадгаламж эзэмшигч гэдэг хүмүүс байгаа эдний мөнгийг нь банкуд хараа эрсдлийн үүрч ард түмэнд бизнест оруулж байгаа учраас эдгээр их буянтай хүмүүссэн маягаар яриад тэгээ сүүлийн 20 жил тарих угаасаар байгаад энэ зүгээр ард түмний өөрийнх нь мөнгийг буцаж ард түмэнд нь өндөр хүүтэй зээлж дундаас нь мүлжөөд явж байгаа банкуудыг бусдаас илүү юм шиг бусдаас давуу эрхтэй юм шиг болгосондоо өнөөдрийн манай энэ тогтолцооны чинь гажиг өнөөдөр бидний үүсчихсэн байж байгаа энэ санхүүгийн хямрал энэ санхүүгийн хямралаас үүдэлтэй нийгмийн хямрал энэ санхүүгийн хямрал нийгмийн хямрал хоёр маань нийлээд төрийн гүн гүнзгий хямралд очсон байгаагийн цаад үндсэн шалтгаан юм аа. Энийг би урд нь ингэж деталь арилжааны банкуудтай төв банктай холбож бүр ингэж ярьдаггүй байсан. Уг нь бол яг бас нэг олон дээрээд яг тэгээд
Сайн нөгөө их хурлын сонгуульд орохдоо ч гэсэн миний доцоо төлөвлөж исэн юм бол гишүүн болчихвол маш яаралтай төв банкны хууль, арилжааны банкуудын тухай хууль, хадгаламжийн тухай хууль гэсэн суурийн валютын сангаар дамжуулж Америкууд бидний захираад байгаа хуулиудыг өөрчилж ард түмэндээ үйлчилдэг, бизнесмэнүүдэд үйлчилдэг. Тэр үйлчилснийхээ хураамж шангаа шударгаар авчихдаг. Зөвхөн тэр банкны хадгалах болон үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх үүргүүдэд биелүүлж яхаас биш, янз бүрийн хөрөнгө оруулалтын сан компани нэртэй бүтцүүдийг байгуулад офшорт бүртгүүлээд бусдын бизнесийг дээрэндээ дэдэг нэмийг зогсооно гэж бодож ирсэн. Гэхдээ яг нэгэд сая одоо энэ сонгуулиар би гишүүн болж энэ хуульд санаачлах эрх авч чадаагүй учраас одоо өнөөдөр ингээд ярихгүй бол ялангуяа саяны Эрдэнэтийн энэ хувийг худалдаж авсантай холбоотой юм дээр харахад маш их төөрөгдөл харагдаад байгаа. Би нэг яагаад тайлбарлах гэхээр өнөөдөр тэр манай зах зээл дээр нийт 20 их 80-ийн эргэлттэй байж байгааг 75% хонж байгаа 3 топ банкны өөрийнх нь хөрөнгө гэж юм байдаггүй маа баг. Эдгээр бол зүгээр л миний саяны хэлээд байгаа шиг Монголын ард түмний нийгмийн даатгалын мөнгө, нийт ард түмний сар болгон төлж байгаа дулаан цахилгааны мөнгө, төрийн өмчит компаниудын дансны үлдэгдэл гэх мэт мөнгүүдийг дээр нь нэг жоохон гадна дотны хадгалан төлөвчтэй мөнгийг нэмчээд тэрийг бүгдийг хадгаламж гэж нэрлэж хуулийнхан төрийнхэн шалах хэрэггүй болгож нууж авчаагаад хүснээрээ казино тоглож байгаа тийм бүтцээ арилжааны банкуд гэдэг бол. Тэгэхээр арилжааны банк гэдэг бол ард түмний мөнгөөр казино тоглож байгаа казиногийн тоглогчд ч юу, энийг та нар хатуусаа ойлгож ав. Тийм учраас сая төрийн банкыг шалгадахдаа яг адилхан шалгах эрх өнөөдөр төрд байгаа. Хуулийнхаа үзэх юм бол хуульчд. Тэгвэл энгийн жишээ хэлье. Эдгээр арилжааны банкуд хүртэл яаж залдиж лоббижж хууль болтоос хадгаламжийн тухай хууль. Өнөөдөр арилжааны банкуд дээр уган бод хадгаламж гэдэг бол мөнгө хадгалуулахыг хэлдэг. Хадгалуулах штэ. Тэгэхээр одоо шинэ Баярхүү өнөөдөр 100 сая төгрөгтэй бол би Голомт банкнд аваач хадгалуулчихгаа хадгаламж. Голомт банк надад тэрийг хүүтэй зээлж байгаа бол хадгаламж биш. Энэ бол зээл байхгүй юу? Гэтэл өнөөдөр та нар хараараа гадуур байж байгаа бүх реклам сурталчилгаа. Тэр банк хөвөрдөг хүүтэй хадгаламж авч байна. Тэр банкны хүү нэмэгдлээ гэж. Хэрвээ ямар нэг байдлаар тэр дансандаа хадгалуулсан мөнгийг банк цаашаа хүү төлөөд цаашаа дахиад дамжуулан зээлдэх үйл ажиллагаа эрхлээд эхэлж байгаа бол энэ хадгаламж биш. Энэ бол банкны авч байгаа зээл, дугуйн үнийн мөнгийг. Гэтэл энэ дээр зохицуулт байхгүй хадгалуулсан мөнгийг хүүтэй авч байгааг нь хүүтэй хадгаламж гэж нэрлээд тэгээ энэ банкны эзэд хүсснээр юу л юу худалдаж авах хөтлийг, тэр дархныг, Эрдэнэтийг худалдаж авах замыг нээж өгчөөд тэгээ хамгийн эмгэнэлтэн төр өөрөө тэр арилжааны банкуд дээр хадгалуулсан арилжааны банкуудын хүүтэй тэр хадгалуулсан мөнгөний зээлж аваад өөртөө дураараа казино шиг тоглоод байгаа дээр нь хадгаламжин дээр нь төр баталгаа гаргацсан байгаа хуулиараа. Тэр та нар дахиад ойлгочих. Үндсэн суур хадгаламж чинь өөрөө ард түмний нийгмийн даатгалын мөнгө. Энэ бол ард түмний мөнгө. Дээр нь хадгалуулсан мөнгө. Энэ бол хүмүүс уган бол хадгалуулсан бол ямар нэг хүүгүй хадгаламжийг л хэлнэ хадгаламж гэж. Хүүтэй өгөөд эхэлчих юм бол тэр хүү авч байгаа хүмүүс болон хүүтэй зээсэн банкуудын асуудал төрд ямар ч хамаагүй. Гэтэл өнөөдөр эдгээр залдиж батлуулсан Америкуудын шургуулж банкуудын лоббигаар батлуулсан хадгаламжийн хуулиар хадгаламж нь хэрвээ банкуд дампуурвал тэр хадгаламжийн төр төлөхөр буюу дахиад өнөөдөр энийг үзэж байгаа та нар би төлөхөр байгаа. Би энийг яагаад тайлбарлаад нэгээр энийг ингээд сайн бодох юм бол зөвхөн нийгмийн даатгалын мөнгө дээр нь энэ дулаан цахилгаан усны төлбөрүүд төрийн компаниудын дансны үлдэгдэл, төртэй холбоотой гадаадын төслийн болон гадаадын удаан хугацааны зээлүүдийн дансны үлдэгдэл мөнгө гэх мэтийг бүгдийг тооцоод үзэх юм бол энэ арилжааны банк гэдэг юм чи өөрчлөлт нь мөнгө байхгүй. Зөвхөн дамжуулан зээлдэж явж байгаа тийм ламбардууд. Энийг би яагаад ингэж дахин тайлбарлаад байна гэхээр төр өнөөдөр байгаа хуулиараа нэгэнт хадгаламжинд нь баталгаа гаргацсан тэр банк дампуурууд өмнөөс нь төлөх үүргийг төр авцсныхаа хувьд энэ олон төрийн компаниудын данс хувийн банкуд дээр байгааг араас нь шалгах эрхтэйхээ хувьд өнөөдөр бүх арилжааны банкуудыг саяны төрийн банк шалгасан шиг шалгах ёстой. Тэгэх юм бол энэ голомтынхан худалдаа өглийн банкны энэ эзэдүүдийн дураараа дургиж хүснээрээ тайлангаа гаргаж Монгол банктайгаа хууилдаж хүссэн бизнесээ дээрэмдэж булааж авдаг энэ үйлдэл зогсно. Энийг хийгээгүй цагт ерөөсөө энэ Монгол улс өөдлөхгүй энэ Артуу игийн засгийн газар
Энэ гурван том арилжааны банкны золиос болоод хаягдсан шиг одоогийн 65 хүн суудалтай Монгол ардын намч гэсэн энэ хэдэн банкуудынхаа золиос болоод дахиад бас л хэдэн жилийн дараа ийм юм болцсон сууж байна. Тэр миний байнга яриад байгаа тогтолцоогоо янзлийгээ дагаа нь энэ мөнгө санхүүгийн тогтолцоог хуульчилж үндсэн хуулинд нь зааж өгөөд тэрийг хариуцдаг нэг бол ерөнхийлөгч, нэг бол ерөнхийг сайд гэдэг эзэнтэй болгоё. Тэгснийхаа дараа тэр эзэн маань өөрөө үнэхээр тэр ямар санхүүгийн үйлчилгээг төрийн ард түмний банк нь хийж явах юм, ямар энэ хувийн банкуудын хийдгийг дахиж хуульчилж өгч ингэж бид нэг цэвэрлэж авах ёстой маа. Одоо би дахиад эндээс та нар ингэж яхад энийг үзэж байгаа бүх бизнес эрхэлж байгаа хүмүүс мэдж байгаа бох. Бүр за зөвхөн бизнес эрхэлж байгаа ч биш. Цалин тэтгэвэр тэтгэмж авдаг хүмүүс бүгд мэдж байгаа. Цалингаа хүрт зүгээр авч чадахгүй. Цалингийн зээл нэртэй төрүүлэл хүүг нь авч байгаа бүтэн жилээр өрөнд оруулчихна. Одоо сүүлдээ бүр өөр мөнгө хүүлэх юм олдохоо болоод оюутны сургалтын зээл гэдэг нэртэй хүртэл. Одоо энийг яахгүй санхүүгийн бүтээгдэхүүн гэд нэрлэнэ. Тэгэхээр ерөөсөө Монголын ард түмний хувьсгалын эцсийн зорилго бол долларын эзэд нэртэй олон улсын валютын сангаараа дамжуулж Монгол банк нэртэй Монгол улсад ямар ч хамаагүй өөртөөхөө бүтцийг ашиглаж дараа нь энэ нэг шуналтаа яахаас буцахгүй ард түмний мөнгөөр казино тоглож байгаа юм шиг дураараа эрдэнтийг худалдаж аваад хөдлийг худалдаж аваад дархныг худалдаж аваад хүснээр энэ тентгийн уурхаа аваад тэрэн дээр нь гаднаас мөнгө босгоно гэж хэлээд засгаар баталгаа гаргуулж яваад идэг энэ бүх тогтолцоог янзлахгүй бол бид нар цаашдаа энэс гарахгүй. Тийм учраас одоо яг энэ арилжааны банкуудын учрыг олъё гингут энэ талаас нь элбэг дөржин гүйж орж өмөрөөл энэ талаас нь эсвэл аль нэг одоо арчсан намынх нь хүн ч юм уу ман намынх нэг хүн өмөрөөл цаагаараа бүгд холбогдчихдаг. Тэгээ энэний аюулгүй аюултай юм нь ялангуяа хууль, цагдаа, шүүх, прокурор энэ төр дээр байдаг нэг юм ажиглагдтыг. Жирийн нэг хүн банктаа маргалтахад яагаад ч юм хүмүүсийн сэтгэл зүйд банкнд давуу эрэхтэй юм шиг тэгж хандаад идэг. Үгүй эн чинь зүгээр л хувийн компани. Дээр нь эдгэрт өөрийн гэх юм байхгүй. Ард түмний мөнгө миний саяны хэлдгээр нийгмийн даатгалын сангийн мөнгө дээр нь төрийн дансны үйлчилгээний мөнгүүдийн үлдэгдэл төртэй холбоотой гадны байгууллагуудын мөнгө гэсэн суур ихэнх нь 70-80% нь бол ийм мөнгүүд байгаа. Өөрөөр хэлбэл ард түмний мөнгө л гэсэн үг. Энийг л ард түмэнд нь буцаагаад хүлээд дундаас нь өөртөө хүснээр хиндэн зээл өгөх үү, хиндэн өгөхгүй байх уу? Дундаас нь хулгайлж яаж улс төрийн намуудыг санхүүжүүлэх үү, ерөнхийлөгчийн сонгуулийг санхүүжүүлэх үү? Гэх мэтээр ингэж олон жил явсан учраас энэний чи үр дүнд өнөөдөр яг бидний өнөөдрийн амсцсан байж байгаа бүгд өрөнд орцсон. Бүгд юм банкуд хураалахад бэлэн болчихсон. Маш гүн гүнзгий сэтгэл зүйн хямрал буюу нийгмийн хямралтай. Энэ нийгмийн хямралаас өөрөө төлж чадахгүй. Ягд уган бол хүмүүс бол бизнесээ хийдгээрээ хийгээд ажилдгаараа ажиллаа зүтгэдгээрээ зүтгээд байгаа мөртлөө зүгээр энэ өндөр хүүтэй тогтолцоо ч өөрөө бүгдийг өрөнд оруулаад байгаа байхгүй юу. Гэтэл энийг өнөөдөр хийж байгаа бүтэц маань өнөөдөр өөрөө дээрээс нь удирдах өндөр хүний тогтолцоо хуульчилж хийж өгч байгаа нь Монгол банк. Тэр нэг хідэн шуналтай банкны эзэд хинч чаддаггүй. Тэд нар л өнөөдөр ийм болгосоо. Тэгэхээр өнөөдрийн Монголын банк санхүүгийн тогтолцоо гэдэг бол Монгол улсыгаа хүн гэж үзэх юм бол монголчуудад маань учир тусцсан байж байгаа хамгийн том хорт хавдар юм аа. Бид нар энэ хувийн банкуудын хорт хавдрыг л арилгаагүй цагт Монгол улс ирүүлчихгүй. Гэхдээ энэ хувийн банкуудыг хорт хавдар мэт болсон энэ хувийн банкуудыг цэвэрлж янзлахдаа хүн аль нэг хүнийг хэлмэгдүүлэх ч юм уу одоо юмыг буцааж одоо булааж авъя ч гэдэм үү тэр утгаар нь биш. Тогтолцоо утгаар нь сайн хараасаад гэж би хэлээд байгаа. Надад бол одоо хувь хүний хувьд бол энэ банкны эзэдтэй болон энэ банкны эзэдийн барьцаанд орсон улс төрчтэй зөрчилдөд байх юм байхгүй. Тогтолцоогоо янзалчих юм бол арай жоохон өөр шудраг. Анхны 90-ад онд бүх монголчууд маань бүгдээрээ ямар сайхан дэврүүн сэтгэлтэй арчилсан хүмүүнлэг нийгэм байгуулчихна гэж итгэцээсэнтэй адилхан банк санхүүгийн систем ч гэсэн нэг 2000 он гартал банкны ёс зүй этик барьдаг ард түмнийхээ төлөө санхүүжилт өгөөд бас нэг үр дүнтэй хамтын ажиллагаа хийчихье гэдэг банкирууд байсан. Тэр маань өдрөөс өдөрт цөөрсөөр байгаад яг өнөөдөр бол банкуд ч гэсэн өөрсдөө яаж ийж аргалжил дараагийн гадаадын зээл авахгүй бол яг өнөөдөр доктортой өрөнд байсан ард түмтэйгээ адилхан өөртөө ч гэсэн
цаад долларын эзэнтийнхаа барьцаанд өрөнд орцсон ийм нийтлэл монголчууд маань хурц гүнзгий Америкуудын долларын эзэдийн мөнгө хүлдэг сонгодог технологи колоничлолд орцсон байгаа. Тэгэхээр арилжааны банкуд гэдэг бол энэ долларын эзэдийн манай улс их орны маань одоо булааж дээрэндэж шулж мүлжиж авахд хамгийн том энд гар хөл нь болж байгаа хэрэгсэл шүү. Өөрөөр хэлбэл жинхэнэ хор тавдар бол энэ арилжааны банкуд аа. Тийм учраас бид нар арилжааны банкудтай холбоотой төв банкнд тэднэртэй хуулдаж сая сүүлийн 4 жил бол зол жаргал яг үндсийн 3 том банкны эзэдтэй хуулдаад энэ 3 том банк хэдэн том олигарх компаниудын клирингийн төвшгөл ажилласан шүү дээ. Тийм учраас энийг бид нар өнөөдөр янзлахгүй бол цаашдаа энэ улс их орон үнэхээр өөдлөхгүй. Ямар ч одоо тийм ан намыг манаар нь солиод, маныг анаар нь солиод, эсвэл баяр хүүгийн толгойсон урвдагч их орончдын эвсэл нам гарч ирээч энэ системийг янзлахгүй болохгүй. Тийм учраас та нар маань миний яг сан ойлгочоод яг энийг сан ойлгох юм бол тэр Эрдэнтийг худалдаж авсан цаашаа дахиж барьцаан тавиад явчих энэ гэсэн тийм минутын төрөл бүгд ойлгомжтой болно. Өшөө бас дахиад энэ Эрдэнтэй холбоотой нэг юм хэлэхэд энэ Эрдэнтийг Монгол хүн авсан энэ гэж юм яриад ах юм. Тэр хамаагүй тэр бүртгэл нь Монгол хүн дээр байж бол энэ чинь офшор бүртгэлтэй офшор компани авсан. Худалдаа өгсөн банк гаднаас авсан төр авсан зээлээрээ санхүүжүүлчихэд одоо буцаагаад Эрдэнтийгээ барьцаад тэр зээлэл хаан штэ. Тиймээс эдгэрт өөрийн мөнгө байхгүй да. Тэгэхээр би энэ дээр дахиад юу тайлбарлахаар нэгдүгээр офшор компани авсан хүний мөнгөөр авсан хэрэг болсон үед нь тун утахгүй дараагийн хүнд нь зарчаад өөртөө гадагшаа гараа зугтчихнаа. Тийм учраас энийг бид нар заавал зэгсэж авах хэрэгтэй. Нэг талдаа одоо энэ эзэн талд нь бол нөгөө талдаа хүмүүс бас ард түмэн нэгс юмыг сайн ойлгоо. Ядангуяа саард ордны улс төрчид Эрдэнэт үйлдвэрийг худалдаж авсан гэж яриад ах юм. Энд чи Эрдэнэт үйлдвэрийн асуудал яригдаагүй. Энд чи Эрдэнэт хотын асуудал яригдж байгаа. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот хоёр гэдэг чинь бол хоёр өөр ойлголт. Өөрөөр хэлбэл анханасаа зөвлөлт холбоод ус бүгд Монгол ард тустай хамтарч Эрдэнэт үйлдвэрийг байгуулахдаа тэр үйлдвэрт ажиллах хүмүүст нь зориулж бүтэн хотыг байгуулсан буюу одоо Оросоор бол энэ бол Града Образующий предприятие гэж нэрлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл хотыг өөрийнхөө нуруунд дээр үүрч явдаг бүтэц гэсэн үг. Тэгэхээр энд бол зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн 49% хувьцааг худалдаж авсан асуудал биш. Цаана дээр байж байгаа Эрдэнэт хотын хувь зүйн яригдж байгаа. Тэгэхээр төрийн үндсэн үүрэг бол Эрдэнэт хот. Тэр хотод амьдарч байгаа Монголын ард түмэн байхгүй юу? Тийм учраас энэ дээр бид нар бас л нууц төрчд маань маш нэхур хандаараа. Ялангуяа энэ офшор бүртгэлтэй компаниудаар гадна дотны зээлүүдийг урд хойд хормоогоо нөхөх маягаар нэг гадныхнаас нэг 200 сая доллар аваад тэрүүгээр нь Эрдэнтийг худалдаж аваад буцад тэр зээлээ дараа нь өөр нэг хөгжлийн банк руу шилжүүлдэг ч байд юм уу? Яг одоо тэр сая төрийн банкыг шалгасан хөгжлийн банкыг шалгасан шиг тэр хууль зүйн яамны дэд сайд инх хоёрт би хэлэхэд голомт худалдаа хөгжил хаан банк 3 дээр нийт бондын мөнгүүд байршаад дараа нь тэр зээлүүд нь олгогдсон юм уу? Хэдэн хувьтай олгогдсон юм? Тэр өгөх ёстой зээлүүдийг хэдэн хувийн өнөөдөр энэ хувийн банкуд эргүүлчихэд өгөхгүй байгаад байгаа. Тэгсэн тийм юмнуудаар нарийн гарч ирж шүү. Тэр өнөөдөр үнийг шалгах эрхтэй шүү. Тэгэхээр энийг би дахиад юу хэлээд байна гэхээр яг одоо энэ дээр бид нар нийтээр ухаарч үнэхээр энэ мөнгө хүлдэг тогтолцоо харийнхны тэрний гар хөл болдог төв банк арилжааны банкуудын учрыг олохгүй бол улс их орн маань үнэхээр өрөндөө ороод бүх газар нутгаа бүгдийг алдаад үр хүүхдээ нэг миний байнга ярддаг $5 чамаагүй жоохоо охиноо зархтаа хүрсэн тэр барь зээл байна уу одоо Африкийн улсууд тэр хөв тавилан хүлээгээд байна. Наад нэг ард түмний мөнгөөр банкны эзэн нэртэй хэн ч хянахгүй дураараа казино шиг тоглож байгаа нөхдүүд чинь бол нэг сая доллараар гадаадын иргэншил юм үнийг үйл хөдлөлт худалдаж аваад гараа зугцгаачнаа. Тэгэхээр одоо нэгэнт энэ хөгжлийн банкны болон Эрдэнэтийн асуудал гарч ирсэн дээр нь улс төрчид минь та нар минь нам хамаарахгүйгээр ямар нэг тэр өөрсдийнхөө одоо юу гэдэг сонгуул Монгол элдв үеийг бодохгүйгээр яг энэ учрыг нэг яаралтай олдчих юм бол за эн чинь бол бидний тэр хийх гээд байгаа хувьсгалын суур
язгуур үндэс нь болно шүү. Тэгэхээр ингээд яг та хэд минь миний ярианаас болчихгүй дахид нэг хоёр сонсоод өөртөө судалж үзээд яг миний яриад байгаа энэ санхүүгийн империализм буюу хүн төрөлхтнийг захираад байгаа долларын эзэдийн энэ колоничлалын залиуд тэрний эндх эрэг шураг нь болж байгаа, гар хөл нь болж байгаа, анх бол шуналтай байжгаад одоо бол зүгээр амь тавих гээд юуг ч хамаагүй авч цаашаа барьчаад дараагийн зээлийг эцсээ хүртэл авч явах гэж ингэж амь тавих гэж хэн хинээсээ төрүүлж өгөхгүй байх уу гэсэн тэмцэлд орцсон байж байгаа Арилжааны банк нэртэй энэ шуналтаа одоо бол зүгээр амь тавихгүй тул тэмцэж байгаа энэ хүмүүсийн учрыг олно шүү. За ингээд хүмүүс үзэж байгаа хүмүүстэйгээ асуултанд нь хариулж эхлэе да. Өөрөө ямар мэрэгчлээ хүн бэ? Банк санхүүгийн талаар хэв мэдлэгтэй вэ? За яг би нэгдүгээрт яг энэ мэрэгжил гэдэг байгаа яг социализмын үед бол би инженерээр төгссөн. 95 онд Москвад эдийн засгийн ухааны докторийн цол хамгаалсан. Банк санхүүгийн хувьд бол би өөрөө хувийн хөрөнгө оруулалтын банктай байсан 2000 он хүртэл эзэн байсан. Тэр лицензээ би өөрөө буцаагаад өгчихсөн. Банк санхүүгийн бизнесийг бол өөрөө банкны эзэн байсан. Дараа нь Монголын банкны эзэдтэй болон бизнес хийж байхдаа банкуудтай маш их харьцдаг. Өөрөө дараа нь сүүлийн 10 хэдэн жил энэ талаар маш их судалгаа хийсэн. Ингээ явсаар байгаа тэр долларын эзэд рүү очдог, дэлхийн санхүүгийн эзэнт гүрэнд рүү очдог. Энэ судалгааг бол би өөрийнхөө чадлынхаа ярээр судалсан, сүүлийн 400 жилийн энэ мөнгө хүлдэг тогтолцоо яаж бий босонтой судалсан хүний хувьд тэгээд ярьж байгаа юм да тий. Манай эдэн банкны хүү манусыг жинхэнэ мүлжиж байна. Гаднаас банк оруулж ирэхэд сөрөг үр дагаврын талаар. Энэ дээр дахиад яхад байна шүү дээ. Саяны миний тайлбарлахаас ойлгоч. Өөрөөр хэлбэл хэрвээ Монгол банк үнэт цаас гаргаж өөрийнхөө зах зээл нийлүүлсэн мөнгөө татдаггүй. Тэгээд тэрэн дээр нь хүү төлдөггүй байх юм бол тэгвэл энэ хадгаламжийн хүү чинь доошо унчих юм аа. Өөрөөр хэлбэл Монгол банк өөрөө хүү төлчин тэр хүнд нь тааруулаад ард түмний нийгмийн даатгалын мөнгийг хадгаламж гэд нэртэй байршуулчихгуудаа тэрэн дээр нь ингээд баас шавж байгаа юм шиг өөр хувийн гадна дотны хүмүүсийн хадгаламж энэ төр нэмэгдээ явчаад ингээ нэг талдаа нөгөө зээл өгдөг их хүүсэр маань өндөр хүүтэй болчлоо гэж залдаад тэгээд дээр нь өөрсдийнхөө ашиг нэмээд Арилжааны банкуд зээл өгдөг учраас энэ өнөөдрийн зээлийн хүү чи өндөр болоод байгаа. Тэгэхээр та нар зүгээр төсөөлтөө төв банк үнэт цаас гаргах буюу өөрсдөө тэр хүү төлж мөнгө зах дээрээс авдаггүй болгочих. Шинэ энгийн логикоор бодъё л да цөмөрөө. Би төв банк өнөөдөр би зах руу 100 төгрөг нийлүүлчихэд буцаагаад 15% хүү төлөх үе 15 төгрөгөө буцаад татах ямар хэрэгтэй. Тэгвэл эхнээсээ л 85 төгрөгөө нийлүүлэлт зах руу. Энд чинь нөгөө Америкуудын тухайн улс орныг байнга өндөр хүүтэй зээлэнд аваачдаг зал энийг ойлгодоггүй байхгүй манай энэ Монгол банкны ерөнхийлөгч их хурлын гишүүд. Тэгэхээр Монгол банкны үнэт цаасыг арилгаад зах руу тэгэл 100 төгрөг нийлүүлэх боломжгүй юу хэрэгтэйг 100-аа нийлүүлчихэд эсвэл тэр 15 дутуу 85-аар нийлүүлчихнэ үз. Заавал ингэж одоо өөрөө их 100-г нийлүүлчээ буцаагаад 15% хүү төлөөд 15 төгрөгөө татаад иж болохгүй байхгүй да. Тэгэхээр энэ дээрээс л хамаг зал гарч байгаа. Энэ дээр нэгдүгээрт нь аюулгүй хорлонтой юм. Зах руу 100 төгрөг нийлүүлсэн юм шиг боловч 15 авчихаар яг бодиттой зах зээл рүү чинь 85 төгрөг л орчод байгаа гэсэн үг. Нэг. Хоёрдугаар хамгийн хорлонтой юм нь энэ 15%-ийг хүүг төлөхдөө нөгөө мө хөөрхийн ард түмний чинь сүүлийн 20 жил төлж хуримтлуулсан тэтгэврийн сангийн мөнгө нь тийм хүүтэй өндөр хүүтэй банкуд дээр байршиж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь өөрөөр бид юу гэхээр нөгөө зээлийн хүү өндөр байх суур тэр хадгаламжийн хүүгээд байгааг чинь доод хэмжээг нь Монгол банк чинь өөрөө төлж байгаа хүүгээрээ тогтоочод байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг хөрөн хүмүүс юусоо ойлгож өгөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энийг л уган манай энэ улс төрчид их хурлынхаа ойлгочих юм бол энэ өөрөө монголчуудын өөрөө өөрсдийнх нь тэтгэврийн сангийн мөнгийг өөрсдөд нь хүлээд байдгийг ойлгоно. Одоо миний дахиад нэг жишээ яриа. Өнөөдөр ч өнөөдөр тэр худалдаа хөгжлийн банкны захирлын ярилцлага гарсан байлаа. Тэгээ одоо бид нар ингээд теста айгүй буянтай хүмүүс засгийн газрын үнэт цаасыг хамгийн их худалдаж авч засгийн газар бидэрт үнэт цаасыгаа зарсанныхаа хүчинд нэг юм мөнгөтэй болж цалин тэтгэмжийг тавьдیں гэсэн санаа. Энэ бол байнга тарих угаадаг юм. Гэтэл засгийн газар эсрэгээр өнөөдөр энэ мөнгө хүлэгчийн залинд ороод өөртөө нийгмийн даатгалын мөнгөө 12% байршуулчаад буцаага дээр нь Арилжааны банкын 2.3% ашиг нэмсэн хүүгээр нь буцаж өөртөө зээлээ тэтгэвэр цалингаа тавиад байгаа байхгүй да. Өөр дахиад тайлбарлая. Одоо яг сая сайхан бэлгийн засгийн газар нийгмийн даатгалын мөнгө 12% хүүтэй байршуулчаад
өөртөө 15-6%-аар тэр мө өөрийнхөө мөнгийг буцаж зээлж аваад тэгээд тэрүүгээрээ дахиад цалин тэтгэвэр тэтгэмжээ тавиад байсан учраас тун удахгүй хүүндээ идэгдээд мөнгөгүй болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр эндээс арилжааны банк бол буянтай байгууллага биш шээ. Арилжааны банк бол нийгмийн даатгалын мөнгийг Монгол банкны бодлон хүүгийн доод хэмжээгээр өөр дөрөө байршуулчаад буцаагаар засгийн газарт өөрийнхөө ашгийг нэмээ хүүлж идэг. Тэгээд дундын бичлэг хийж байгаа бүтэц тэдэрт ямар ч ард түмэнд юм уу засаг төрж хийж байгаа буян гэж байхгүй. Хамгийн бас эндээс аюултай юм нь хэн дөхүү гэдэг тэр арилжааны банкны эзэн шийдэт байгаа. Ашин хөгжлийн банк юм уу төрийн банкн дээр бол их хурлын шийдэн, засгийн шийдэн араас нь зөндөө хяналттай учраас ингээд ядахтай хил амтай ингээд шалгалтанд ороод ин штэ. Гэтэл өнөөдөр хувийн банкны эзэд тэ аль улс төрчийн аль компанид нь зээл өгөх үү? Энэ цагдаа хувь шүүгийнхэнд орон сууцны цалин бусад бизнес зээлүүдийг яаж өгөх барьцаалах уу гэдгээ сүүлийн 20 жил явсагаа сайн мэдсэн учраас өнөөдөр энэ 3 том банкны чинь барьцаанд жирийн одоо тэтгэврийн зээлтэй хөгжснөөс эхлээд малчид шүүгч нар, цагдаа нар, прокурор бүгд барьцаанд нь орчод байгаа байхгүй да. Дээр нь энэ улс төрийн нам нь өөрөө санхүүжилт авдаг хандив маягаар. Ерөнхийлөгчөөс эхлээд бүгд хандив сонгуульд авдаг. Тэгээд цаатлын арга гэр хамаатан саднууд нь бизнесийн зээл аваа барьцаалагчаад байгаа учраас өнөөдөр бид нар энэ хорт хавдрыг цэвэрлээгүй цагт аль нэг намаас үл хамааран одоо дахиад 4 жилийн дараа баяр хүүгийн толгойсон нам төрийн эрх авчаад энэ тогтолцоогоо янздаг бол бас дахиад ийм юм яриа сууж явах байхгүй юу. Тийм учраас одоо тэр 65 гишүүнтэй ботсон Мегамби их болдгийг би байн хэлээд байгаа шүү дээ. Үндсэн хуулиа өөрчлөөд өөрөө эзэн болоод аваач ерөнхий сайд болчиход. Тэгээд энэ төв банкыгаа өөрийнхөө мэдлэлд ав. Тэгээ энэ арилжааны банкудаа яг энэ хөгжлийн банк, төрийн банкыг хяндаг шиг хяндаг бол гэж миний байнга хэлээд байгаа чинь тэр шүү дээ. Тийм өөрчлөлтийн төлөө бол би та нартай хинтэнч нийлж ажиллахад бэлэн байна л гэдэг байгаа шүү дээ. Монгол ухаан 9 эрдэнэ номыг маш их хүмүүс асууж байна. Яаж авах вэ? За яг энэ номыг биш үү? Би нөгөө дахиж хэвлүүлж чадахгүй байгаад байгаа. За нэг чинь хараа Монгол банкны хүү буурвал инфляц нэмэгдэнэ гэдээ байгаа энэ талаар гинэ. Яг ингэж эсэргээр нь ярьдаг баг. Тэгэхээр та нар би одоо дахиад хэлэхэд энэ валютын сангийн мэдэгдээд байгаа. Тэр нэг Дэлхийн банкны чөлөө Монголыг харуулсан нэг Сингапур байнга телевизээр яриад хүлээгж байгаа инфляц чинь тийм байна. Танаа төсвийн авдаг тийм байна гэдэг тарих угаагаад байдэ. Яг тэр шиг Монгол банк байнга мэдээлж байгаа. Хэрвээ бид нар энэ бодлон хүмүүгөө бууруулаад тэгээд мөнгө зах зээлээс авч ингэ татаж буцаж яахгүй бол төгрөгийн нийлүүлэлт их байгаа учраас инфляц нэмэгдэнэ гэж худлаа яриад байдаг байхгүй юу? Анхнаасаа миний хэлдгээр та нар энгийн марил л да. Би зах дээрээс тэ 100 төгрөг нийлүүлчээ буцаага 15-ыг авах байсан бол 100-г нийлүүлэх ямар хэрэгтэй байсан? Тэгж 15% хүүтэй хадамжийг бий болгоод тэр нь цаашаа 25%, 30% хүүтэй зээл болж хувирдаг. Зүгээр л 85-аад нийлүүлчих хэрэгтэй байхгүй да. Чин зол жаргалыг хараа л да. Зах зээл рүү 3 билүү 4 их 80-ыг нийлүүлсэн гэж өөрөө буцаагаад 1 их 80-ыг татаад авцсан шүү дээ. Тэгэл хорлсон байхгүй монголчуудыг. Тийм учраас зүгээр л энэ Монгол банкны үнэт цаас гаргаж зах зээл дээрээс мөнгө авдгийг болиулаад тэр үнэт цаас гаргаж авах гэдэг мөнгөний нийлүүлэхийг болиулчихад болчих байхгүй юу? За 90-ад оны өмч хөвчл анхны лөөвөр байсан. Дараа нь таны яриад байгаа санхүүгийн лөөврийн дэглэн бүх монголчуудыг боол болгосон гэсэн байна. Тэгэхээр ингээ ерөөсөө энэ долларын эзэдийн хийдэг аливаа нэг улс оронд хийдэг залчин эхлээд эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нэртэйгээр тухайн улс оронд хуримтлагдсан мөнгөн хуримтлалыг бүгдийг үнгүүдүүлдэг. За энэний тод жишээ бол 20 дугаар тогтоол. Монголын ард түмэн Улаанбаатар хот байгуулагдсан сүүлийн 50-60 жилийнхаа хуримтлалыг нэг шөнө 2 дахин үнгүү болгуулсан. За дараа нь ард түмний мөнгөөр боссон тэр сайхан үйлдвэр барилга өмчүүд дээр нь нийт ард түмэндээ өвгдөөс мань үлдээсэн мал энтрийг ховшлох нэрээр яаж өглөө. Энд чи бас бүтцийн өөрчлөлт нэр. Тэгээд дараа нь тэрийг яаж шат дараалсан алхмуудаар энэ өөрсдийнхөө гар хүл болсон арилжааны банкуудын барьцаанд авчив. Яг тэрний үр дүнд 26 жилийн дараа бид нар иймд болцсон байж штэ. За тэгэхээр эндээс дахиад хэлэхэд ялангуяа ховчил нэртэй юмнууд бол та нар сайн мэдвэл тэр МСС ховчилж авсан спирт бал бурам за одоо энэ Баянгол зочид буудалч гинүү тэ талах чихэр ч гинүү одоо бүх ховчлуудыг сайн үзэх юм бол дандаа дансандаа мөнгөтэй нэлээд том бэлэн мөнгөний урсгалтай орлоготой компаниудыг төр нэг газраас нэг энэ тэндээс юм цогдуулж байгаа л аваад буцаагаал
хийцэн комбинац байгаа. Энэ банкуудын хувьчилж яг адилхан. Одоо яг энэ сонгогдсон схемээр чинь л тэр юунууд чи яваад байгаа. Саяны Эрдэнтийн хувийг худалдаж авдаг энэ төр чи. Тийм болохоор бид нар яаралтай нэг эзэнтэй төртөө болчоод тэгээ дараа нь би бол энэ буруу тогтолцооноос болоод ийм хийж исэн хүмүүстэй бол нэг тооцоо бодоод хэрэггүй гэж боддتي. Тэр цаашдаа харин ийм хүмүүс төрдөггүй байхаар үүсдэггүй байхаар тогтолцоогоо янзлчаад тэгээ нэг сайхан шударгаа явах хэрэгтэй байхгүй юу? Монголын арилжааны банкуудын 90% нь гадаадын хөрөнгө оруулалттай манай улсад ломбард ажиллаж байна гэж ойлгож болно. Ийм утгаар нь гадаадын банкыг оруулж ирэн дэлхийн жишгээр үнэслүүлэх шаардлагатай байгаа юм. Тэр ингээ араа энэ дээр дахиад бидэрт нь штэ. Хэрвээ яг одоо энэ байдлаараа би эртэд ярьжсэн 3 хувилбар байгаа гэж. Яг өнөөдрийн энэ хямралыг үүсгэж байгаа санхүүгийн тогтолцоог янзлах 3 хувилбар л байгаад байгаа штэ. Хоёрыг нь бол уламжлалтаа 26 жил ирэх байсан манангийнхан хийн эдгээр бол гэхдээ өөртөө хийж байгаа юм биш гаднаас нь энэ нөхцөлдүүлж өгч байгаад эдрээр хийлгэн. Тэр хоёр хувилбар нь юу юм гэхээр нэг нь stand by нөгөөх нь гадаадын банк оруулах. Миний хувилбар бол аль алийг хийхгүй байжгаад үндсэн хуулиа өөрчлөөд эзэнтэй болоод тэгээд мөнгө гэж ямар учиртай юм энэ мөнгийг ард түмний сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт хэлбэрээр тэтгэмж цалин нэрээр өгдөг гэсэн 3 үндсэн мөнгөний урсгалыг яаж зөв үр дүнтэй ард түмнийхээ төлөө зориулахын гэдэг тэр тогтолцоогоо хийж аваад төв банкны болон хувийн банкны байна уу төрийн банкны тэгээд дараа нь тэрийг үйл ажиллагааны хувьд чигдрүүлэх нь зөв гэж үздэг учраас би бол энэ 3 дахь хувилбар дээр байгаад байгаа. Гэхдээ нэг нь бид нар шиг хүмүүс өнөөдөр төрд байхгүй. Учраас одоо энэ гаднаас үүссэн нөхцөлдүүлсэн байж байгаа юмар эдгээр stand by юм уу тэр гадаадын банк гэдэг хувилбар оруулах гэсэн хувилбар руу орох бах. Аль аль нь бол нөгөө нэг миний яриад байгаа чоны амнаас барын амд орж байгаа үйлдэл. Гэхдээ бид нар удахгүй яг миний хэлдгээр болно. Өнөөдөр энэ нэг үг байдаг штэ харамч хүн хоёр төлдөг шуналтай хүн бүр шатдаг гэж. Шуналаасаа шатчаад одоо амь тавих гээд Эрдэнтийг худалдаж аваад тэгээд нэг тэр нэг гадна дотны банкуудаас нэг 5-10 сая долларын зээл авчин дотортлынхаа өрөө хаагаад буцаж зээл аваад энэ амь тавих гэж явж байгаа банкуд энэ төр би байнгын олигарх компани болон банкны эзэд хэлдэг. Та нарын аврал бол өвөг дээдсийн үлдээс нь 1.5 сая хавтгай дөрвөлжин километрийн нутаг сав шим ертөнцтэйгөө хөөхий энийг манж үлдсэн их Монгол улсын олонтыг сахиж манж үлдсэн 3 сая ард түмэн чинь шүү. Та нар харийн мөнгө хүүдэгчдийн өмнө тэ хүзүүгээ гудаалгаж дойлгонж одоо тэдний мөнгийг нэг хүүтэ аваад наашаа дамжуул зээлдүүлж ард түмнээ мүлдсэн ийм замаар удаан явахгүй. Эсрэгээр тэр ард түмэнтэйгээ нийл ард түмэнтэйгээ хамт газар нутгийнхаа эзэн бол тэгээд нар харийн мөнгө хүүдэгчдээс хамт тэмцэх юм бол харин та нар мултрах төдийгүй ирээдүйд хэдэн үеэрээ бас нөгөө нэр хугарахаар яс угар гэж уг удамчин тасрахгүй тэгээд их олон зөв юм л орно шүү гэж би сануулад өгдөг штэ. Тэгэхээр эндээс дахиад саний асуултанд нь хэлэхэд эдгээр бол саний хэлээд байгаа тэр stand by юм уу гадаадын банк оруулах аль нэг хувилбар дээр тогтох байх. Гэхдээ энэ бол удаан хугацаатай удаан настай юм биш. Гарцаа байхгүй гадна болон дотоод байдлаасаа одоо бид нар өөр хувилбарлуу миний яриад байгаа бол орноо. Орж чадахгүй маа гэдэг нь зүгээр орно гэдэгт би итгэлтэй байгаа. Яагаад тэгэхээр өнөөдрийн байж байгаа энэ 24 миллиард шахуу долларын өр дотортлын 20 их 80-ийн шахуу энэ замбраагүй барьцаалтсан ямар төлөв чадваргүй болчихсон өр үүнийг зохицуулж байгаа санхүүгийн тогтолцоонд бол удахгүй нурж уннаа тий. Сонгуульд эх оронч хүмүүсийг дэмжсэн хар машин ловер хийсэн. Хар машины цаана гадны гар хөл намууд Монголоос нүүрс, алт, зис, нефт, үнгүү шахуу гараад байдаг. Гаднаас зүгээр доллар хэвлэж бидэнд зээл нэрээр шахаад өрөнд оруулаад байна. Тэгэхээр цааны хэлж байгаа зөв баггүй. Өөрөөр би байнга ярьдаг энэ Federal Reserve гэдэг бол хувийн банкуудын нэгдэл корпорац. Юугаарч баталгаажгүй доллар гэдэг нэртэй олон түмэнд ногоон цаас харуулдаг. Олон түмэнд ногоон цаас харуулдаг. Яг бодит байдалд валютын нөөц ч гэнэ үү том төлбөр тооцоог нь зүгээр компьютерийн дэлгэцээр урсж байгаа тоо штэ. Тэгэхээр зүгээр бүртгэл гэсэн үг. Би байнга яриад байгаа. Мөнгө гэдэг бол бүртгэлээ орчуу. Тэгэхээр бүртгэлийг л бидэрт мөнгө гэж үнэмшүүлээд хүүтэ өгөөл тэрнийх нь барьцаанд бид нар газар
нутаг их орон өв түүх ирээдүгөө тавиад ингээд залдуулаа яваад байгаа байхгүй юу? Одоо энэ бүх мөнгөний маш бага хувь нь цаасан хэлбэрээр байгаа үстэй. Ихэнх мөнгө зөвхөн компьютер цахим хэлбэрээр тэг тоо юм уу хард диск дээр л хадгалагдаж байгаа. Хард диск хаана хадгалагдаж байгаа вэ? Монголд байгаа юу? Гэхдээ энэ юу гэж Монголд байх вэ? Энэ чи яста тэр нөгөө одоо мөнгө гэдэг байгаа чи одоо хамгийн их нууцлалтай хүнээр хакердулдаггүй нэг интернетийн нэг мэдээллийн урсгал штэ. Энд чинь төвчин тэр Америкуудад өөрсдөд нь байгаа байхгүй юу? Тэ? Энд нэг юм ард түмэн банк байгуулж болох уу гинэ? Гэхдээ ард түмэн банк байгуулах ёстой. Ард түмэн банкны байгуулах биш. Ард түмний өмнөөс төрн банкыг байгуулж өгөх ёстой. Эзэн ард түмэн байх ёстой. Төр ард түмнийхээ өмнөөс тэр банкныхаа менежментийг хийх ёстой. Тэр цаг удахгүй ирнэ. Бид нар шиг хүмүүс олон болж байгаа. Зөвхөн Монголд биш, дэлхийд даяар. Тэгэхээр бид нар энэ мөнгө хүлдэг тогтолцоог дэлхийд даяараас нуран унан манад байгаач нурж унан бид нар хэдий ч нэг өдрийн өмнө ч гэсэн энээс сална. Тэр хэмжээгээр бид нар эртхөө өрнөөс гараад тэгээ нэг нүд дүүрэн инээмсэглсэн нэг ирээдүйдээ итгэлтэй хийсэн ажлынхаа үр дүнг үзээд тэр амьдралд нь жаргалтай болох тэр цаг ирнэ тий. Хөвсгөл нь өрнөөс гарах зорилготой эхэлдэг шиг харагдаад байдаг. Тэгээ ер нь бол энэ хүн төрөлхтний сүүлийн 400 жилийн түүх бол мөнгө хүүдэгчдийн эсрэг тэмцсэн шүү дээ. Наполеон анх Европт дан эхлэхдээ яг нь Ротшильд энэ төр гэсэн мөнгө хүүдэгчдийн эсрэг эхэлчээд тэгээ сүүлдээ өөрөө ирэхгүй хөдлөгдөөл тэгээд наашаа Орос руу дан хийгээл тэгээ буцаж хөөгдөж ялагдаад дууссан. Гитлер мөн ялгаагүй. Та нар одоо энэ яг үнэн түүхийг сайн судлаад Наполеоны шөнө Гитлерийн түүхүүдийг үзэх юм бол дандаа мөнгө хүүдэгчид санхүүжүүлээд анх Гитлер Германд гарах хэрэгтэйч тэр Наполеон Францад гарч ирэхтэйч тэр мөнгө хүүдэгчийн эсрэг гарч ирсэн байдیں۔ Сүүлдээ тэгэл өөрөө ирэхгүй хөдлөгдөөл нэг мэтгэж зодоондоо улаараад нааша Москва төвтөө монголчуудын байгуулсан Алтан ордын улс руу дан хийсэн. Тэгээд яг Москва буюу мөнх тэнгэрийн гэж хэлдэг Евразийн одоо монголчууд бол мөнх тэнгэрийн хил гэж нэрлэдэг. Зүгээр шинэ тооныхоор бол Евразийн хил дээр хурж ирээд буцаа хөөгддөг байхгүй юу. Тэгэхээр энэ сүүлийн 400 жил ийм түүхтэй. Одоо харин тодорхой газар нутаг бүс нутаг дээр мөнгө хүүлэгчид урд нь байгаад тэгээд нөгөө мөнгө хүүлдэггүй тогтолцоотойгоо тулалддаг байсан учраас эдгээр тэсэд идэг байсан бол сая 90 оны социалист системийн задарлаар энэ мөнгө хүүлэгчид маань бүтэн дэлхийг хэрээд дэлхийг захирсан том эзэнт гүрэн болцсон учраас одоо өөрөө ирэхгүй энэ эзэнт гүрэн чи өөрөө өөрийгөө мөрөөд дотроосоо задраад ингээд сүүл нь эхэлчихсэн сүүлийнхаа төгсгийн шатанд яваамаа. Тийм учраас үзэж байгаа ард түмэн итгэлтэй бай. Энэ дотор талдаа бид нар нэг янз янзын банк нэртэй нэг хүмүүс ард түмний өвөг дээдсэн үлдээсэн газар нутгийг ард түмний хүч хөрөнгөөр боссон үйлдвэр аж ахуй нэгжүүдийг хувьчлах нэрээр худалдаж авах нэрээр аваад иж болно. Гэхдээ эдний нас удахгүй дууснаа. Энэ бүхнийг засч залруулах тэр хүнд нь эрх мэдлийг нь яаж өгөх вэ? Сонгуул бол бодлаа. Яг л тэгэхээр миний яриад байгаа нь уг энийг иймэрхүү нэг бас зөнгөөрөө мэдрээд байгаа нэг засчихсэн гэж боддог хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Одоо миний одоо жишээ нь бүр яг нүүр тулж мэддэг хүн бол манай Алтан уяг байна Норвей. Уулзад яг энэ бондын мөнгө оруулж ирчээд яаж менежмент хийх үгээд битэл яриа сууж яхад л би яг энийг ярихад л манер үгүй би зөнгөөрөө мэдээд байна. Гэтэ наа чи айгүй урт хугацаа шаардах гэдэг байна. Яаж өнөө малгашгүй хурдан энэ мөнгө хүүдэгчдийн залинд орохгүйгээр нэг аятайхан эдийн засаг руу зөв оруулчихгүйгээд битэл яриа сууж исэн. Яг тэрнтэй төстөө би нүүр тулж уулзаагүй ч гэсэн энийг ойлгодог, мэддэг хүмүүс нь мандч тэр андч тэр нэлээд байх шиг харагдтыг. Хаяа тэр нэг чуулган энтертэй юм ярьж байгаа энтийг харахад бол тийм хүмүүсд их болцсон байлээ. Анх намаа нэг 5 жилийн өмнө ярьж эхэлж байхад бол бүгд л эвэртэй туулаа үдсэн юм шиг гайхдаг байсан бол одоо харьцангуй тэрийгээ бодох юм бол харин дийлийнх нь энийг мэддэг болцсон. Тэгээ аргагүй амьдрал өөртөө өрөнд оруулаад хүн хөдөлмөрлөд байгаа мөртлөө өр нь улан нэмэгдээд идэг энэ мүлжлэгэнд дарамтанд ороод эхлэхээр өөрөө ирэхгүй ойлгоцгож эхэлж штэ бас тий. Stand by-ийн талаар давчхан тайлбарлаад өгөөч. Ер нь бол дампуурсан болон дампуурын ирмэг дээр байгаа улсад олгодог зээл гэсэн үнэн үү? Тэгээд хаанаас олгодог юм бол? Гэхдээ яг энэ stand by-г уган зөндөө тайлбарлаж байгаа. Stand by чинь зүгээр л нөгөө Америкууд валютын сангаараа дамжуулж дэглэм тогтоочоод тэгээ миний саяны хэлээд байгаа өөрөө өөртөөх нь хоримтлалын өөрт нь өндөр хүүтэй зээлээд
засгийн газар нь хүртэл өөрийнхөө мөнгийг эргээд өндөр хүүтэй зээл аваа өрөнд ордог ийм л санхүүгийн дэглэмийг тогтоож өгчөөд тэгээд яг тэр өрөнд ороод эхэлчихэнгуут нэг аврагч бурхны дүрээр ирээд бүх эрх мэдлийн өөртөө аваад одоо номхон болон зогсож ингээл тэгээд дэглээл нэг амьтаа голтой байлгаж байгаа л дараагийн одоо өрөнд орох зээлийн дэглэм маягаар тэрийг нэг зээл өгч байгаа юм шиг залдаад бичилт хийгээл нэг косметик засал хийж хуураад нэг төр өвчин намдах тариа хийж байгаа юм шиг аргалаад явцдаг ийм л юм. Шинэ одоо та нарт энгийн яриа. Стенд бай хөтөлбөрт Монгол улс хэдэн удаа хамрагдсан гэж цаад ухаанд нь чи яриад байгаа байлаа. Өмнөхөд тэгж их хамрагдаад идэм бол наад стенд бай чи өвчин эмчилдэг юм биш л бол таарч штэ. Үнэхээр өвчнийг эмчилдэг арга юм бол нэг удаа стенд бай хийлгээд бид нар дахиж хийлгэх ёсгүй штэ. Гэтэл эн чинь ингээл нэг яг тодорхой мөчлөгтэйгээр одоо хамгийн сүүлийн 2009 он гэж бодлоо. Тэгэхээр 6-7 жилийн зайтай дахиад стенд бай хийх хэрэгтэй гараад нэг бол нөгөө өөртөө өвчин бий болгоч араас нэг аврагч бурхан эмчийн дүрээр ирж эмчилж байгаа юм шиг болгоод дахиад жоохон байж байгаад өөртөөс нэм тариг нь худалж авдаг нэг одоо хүний эрүүл мэндээр тоглодог тийм хүмүүстэй л адилхан үйлдэл байхгүй над стенд бай гэдэг чинь долларын эзэд хийж байгаа. Төврөг хэвлэх эрх монголчуудад байгаа юу? Тэгээд энэ дэр төврөг хэвдэн гэхээр хүмүүс бас ингэж идэв шүү. Одоо цаасан мөнгө механикаар хэвлэх юм шиг тэр ойлголттой андуураад идэв юм. Би бол энэ мөнгөний нийлүүлэлт буюу Монгол улс өөртөө хэрэгтэй энэ эдийн засгийн авч явахд хэрэгтэй тэр мөнгө гэдэг нэртэй тоог өөртөө тавьж чадж гэнэ үү? Ханшийн өөртөө хэн чадж гэнэ үү гэдэг тэр сонгодог утгаар нь бол би хар тайлбарлаад идэв шүү. Тэр их бол биднэрт байхгүй. Валютын сангийн мэдлэлт байгаа. Валютын сангийн агент болсон долларын эзэдийн Монгол төрөөсчийн газар болсон Монгол банкаар дамжуулж хийдэг. Яг гардаг тэрийн ард түмэн дээр тэр хортой тариаг нь тарьж хавдар түгээдэг үүсэгч нь бол Монголын арилжааны банкуд шүү. Түрүүнийг асуулт байсан. Нийт Монголын арилжааны банкуд 90% нь гадныханд гэж те. Тэг яг үнэн шүү. Одоо тэр сая тэр хэн элбэгдөрж Эрдэнэтийн асуудлаар нямдоржийг одоо нямдоржийн эсрэг юм шиг байгаа. Тэг ярьж байгааг харж байгаа. Тэр нь яг тэр хоёрын хоорондын асуудал надад хамаалал л та. Зүгээр тэр хэлж яхад нэг том одоо зарчмын гэмээр ч юм уу одоо угаасаа тэр хүн ойлгодог юм доо. Тэгээд тэр нэг юу харагдчихлаа. Монголын хуулийн этгээч гэдэг Монгол хүн авлаач гэх шиг худалдаа хөгжлийн банк чинь өнөөдөр захирлын ярилцлагын тийч харал та. Чи зүгээр офшор дансанд бүртгэлтэй одоо гадаадын байгууллага гэсэн үг шүү дээ. Яг оюу толгойг та адилхан. Анх худалдаа хөгжлийн банкыг хөвшиж авахтаа тэр Gerald Metals гэдэг Америкийн компани офшор бүсэд бүртгүүлсэн. Данч офшор бүсэд байсан компанийн энэ сагад эрдэнэ бэлэг гэдэг нь худалдаад автсан. Хөссөн үедээ дахиад хэн ч хамаагүй тэр офшор компани зарчин Монголд ямар ч хамаагүй байхгүй да. Тийм учраас иймэрхүү юмны нэг энгийн нэг санхүүгийн үйлдэлүүд нь офшор гэдэг зарим мэлийн учрыг олохгүй тэгээ хүмүүсд олсон ч байсан санаатаагаар тэгээд ард түмнийхээ тархийг угаагаад удахгүй өөрөө баригдал өөрөө л ичгэвчэр болно гисгээгдэн шүү дээ тий. Одоо тэгээд яах вэ? Та нэг гарц илээч банкны ноёрхол Монгол зогсох уу боломж байгаа юу? Байгаа бол хэрхэн яаж ямар арга замаар энэ одоо улс төрчид тэгээд яаж ойлгох вэ? Тэгэхээр интернет жоохон яагаад багш юу лээ? Хүч чадал нь хүрхгүй багш. Тэгэхээр энээс гарнаа. Би хэлээд байгаа байнга та нарт. Нөхцөл гэдэг бол гаднаас бидний нөхцөлдүүлж байгаа. Дотор талдаа тэр гаднаас үүсэж байгаа нөхцөл дотор нь бид нар өөрсдөө энэхээ учрыг олоод өөрсдөө шийдчих юм байна бидний боломж юм. Тэгэхээр монголчууд өнөөдөр гадаадаас буюу геополитикийн орчин бидэрт тулгаад байгаа үүсгээд байгаа нөхцөл байгаа. Тэрийг зөв ойлгоод хамгийн зөв геополитикийн гарц олоод дотор талдаа өөрсдийнхөө боломжийг ашиглах гэсэн ийм л хувилбар байгаад байгаа. Энийг гарц нь өөрөө. Тэгэхээр гадаад нөхцөл байдал маань бидэрт сайн тал руугаа явж байгаа. Яг та нар сайн мэдж байгаа. Дэлхийн 3 дугаар дайн бол ерөнхийдөө халуун шат руугаа их төгссөн байгаа. Одоо 11 сарын 8-нд болох Америк ерөнхийлөгчийн сонгуулийн дараа халуун шат буюу яг бие биенээ алж шатсан хүний амийг алж шатсан тэр дайн маань өөрөө нэлээ өргөжчих юм уу нэг юм дуугаа очино. Энэ өнөөдрийн дэлхийн 3 дугаар дайны цаад үндсэн шалтгаан бол дэлхийг захирч байгаа энэ мөнгө хүүлэх санхүүгийн тогтолцооны эсрэг л Орос хятад хоёр нийлцсэн байгаа. Евразийн их Монгол улсын агуу их хааны маань үүсгэсэн Алтан ордны улс Юань династи хоёр яг өнөөдөр хятад улс Орос улс гэдэг нэрээр байж байгаа. Энэ хоёр маань энэ хүн төрөлхтний хүүн нутаг Евразийн нутгийг хамгаалаад тэгээд далайгаас үүсэлтээ
далайн эзэнт хүрэн их газрыг мөнгө хүүлэх тогтолцоогоор захирцсан байж байгаа энэ дэглэмийн эсрэг босцсон байж байгаа. Хүн төрөлхтөн бол Орос хятад хоёрт найдаад байгаа. Тентгийн тэр мүлжүүлж байгаа, өрөнд орж байгаа, эрх чөлөөгөө алдж байгаа тэр Америкийн, Латин Америкийн, Африкийн, Европын ард түмний дийлийнх нь бол Путин Ши Жинпин хоёрыг бол аврагчаа гэж харж байгаа. Тэр нь бол манайд ашигтай хувилбар. Дотор талдаа бид нар нэгэнд ингээд геополитик нь нөгөө Америкууд маань буюу Америкийг ашиглаж мөнгө хүүлдэг долларын эзэд фунт стерлинг, еврогийн эзэдэгцийн дэлхийг захирч байгаа санхүүгийн империализмын толгой сууж байгаа мөнгө хүүлэгчдийн эсрэг хүн төрөлхтөн өөрөө Орос хятад дээр зангидагдаад тэдний эсрэг одоо БРИКС гэл энтхэг барьцил хүртэл нэмэгдсэн байгаа ч өмнөд Африк энэ төр. Тэгэхээр нэгэнд ийм болцсон тохиолдолд бид нар дотор талдаа өнөөдөр энэ юмыг ойлгоод хариуцлага ард түмнийхөө өмнө үүрээд эзэн шиг байх чадвартай тийм төрийг л үндсэн хуулиа өөрчилж бий болох ёстой гэж миний яриад байгаа. Төрийг эзэнтэй болгоно гэдэг байгаа маань ерөөсөө тэр л юм. Тэгэхээр яг дараагийн лайв стримээр би та нартайгаа үндсэн хууль гэж юу юм? Манайд яг 92 онд Америкууд юу шургуулчихсан? Яагаад энэ маань төрийн байгууламжийн хувьд сайн ажиллаж чаддаггүй ингээд доголдоод байдیں۔ Энийг яах гэж санаатай ингэж хийсэн энэ гэдэг талаас нь яриад тэгээд минийхаар бол үндсэн хуулийг яаж өөрчлөл зөв үү? Өөрөөр би нөгөө монголчууд байж байгаа дотоод боломж талаас нь дараагийн лайв стрим дээр ярих гэж бодож байгаа шүү. Тэгэхээр дахиад энэ саний асуултанд хариулахад гаднаас үүсгэж байгаа нөхцөл бол маш сайн байгаа. Хүн төрлөختөн 100 жил мүлжүүлсэн санхүүгийн империалистууд, санхүүгийн эзэн гүрний эсрэг Евразийг хамгаалж байгаа, хүн нутгийг хамгаалж байгаа Орос хятад дээр зангидагдсан байгаа. Тэрнийх нь голомт нь болоод Монгол оршиж байгаа учраас биднэрт бол их сайн юм энэ. Нөгөө талдаа яг энэ гадна талаас үүссэн геополитикийн нэрлэгдээд байдаг энэ зам ёсны сайн нөхцөлийг бид нар ойлгоод дотор талдаа маш сайн эвлэлдээд хоорондоо хэрэлдэж уралдахгүй байгаад үндсэн хуулиа өөрчлөөд эзэнтэй болгочих юм бол хэн дараа нь тэр эзэн нь бол зар түмнийхөө төлөө зүтгэх гэдэг бол дараагийн асуудал байхгүй да. За ингээд нэг цаг шахуу болчихлоо. За тэгээ би ингээд бас та нарт сайн тайлбарлаж чадаагүй ч юм уу эсвэл дутуу тайлбарсан ч байд юм уу магадгүй миний энэ итгэл үнэмшилтэд таарах хүмүүс та нар өөрсдийнхөө авах гээхээ ухаанаар хандцгаагаараа. Гэхдээ энэ бол чин сэтгэлээсээ миний элэг эмтэрч өөрөө өвдөж одоо зүрх минь одоо савлж ингэж шаналж явдаг энэ эх орн маань ингэж явах юм бол цаашдаа үнэхээр хэцүү нэлээд хүчтэй суурил амсна гэдгийг мэдэрч бас нэг муу савин төрж явдаг. Яаж игээд нэг ирээдүй хойч үе нэг аятайхаа аваа гарчихсан. Нэг н хүүхдүүд минь жаргалтаа сайхан амьдраасаа гэдэг өөрийнхөө бас нэг сэтгэл зүрх амьдралаа зориулж яваа хүний хувьд та нартай санаа оноогоо солилцсон шүү. Ингээ баярлалаа та бүхэндээ дараагийн лайв стримээр цөмөр үндсэн хуулийн тухай ярилцсан шүү.